Lori Blue Mongolia компани санаачилгаар Итали улсаас бэлтгэсэн нэвтрүүлгийнхээ 2 дахь хэсгийг үзэгч та бүхэндээ хүргэж байна. Загварын ертөнц бүхэлдээ шинэ оны загваруудаа танилцуулж байгаа энэ үед Lori Blue-ч 2016-аас 2017 оны шинэ загваруудаа гаргаж хэрэглэгчдэд танилцуулах ажлаа эхэллээ. Үүний нэг хэсэг бол Италид хийгдсэн Lori Blue Mongolia-гийн шинэ оны сурталчилгааны зураг авалт бөгөөд Lori Blue болон Lori Blue Mongolia компани хамтран бүтээсэн цовруул сурталчилгаанд Монголын талаас хийлж дэлгэр цэцэг, Италийн талаас загвар өмсгөгч Микела нар ажиллаа. За Lori Blue компани удирдлагууд дэлхийн олон улсад ажиллаж байгаа энэ салбар бүүтгүүдийнхаа үйл ажиллагаанд бол маш их анхаарал хандуулж байдаг. За Lori Blue Mongolia-гийн хамт олон Италийн улс дахь энэ Lori Blue-гийн офист 2016-аас 17 оны зар сурталчилгааны хамтарсан төслийг хэрэгжүүлэх хүсэлт тавьсан. За 2015-аас 16 оны Lori Blue Mongolia-гийн зар сурталчилгаанд манай хэлж дэлгэрцэх маань тоглосон байгаа. Хэлж дэлгэрцэх маань Италийн Lori Blue брендийн нүүр царай болсон Микел гэдэг залуутай хамтран зар сурталчилгаанд бол оролцлоо. За ингээд яг Lori Blue брендийнхаа яг төв дэлгүүрт нь ирчихсэн ингээд байж байна. Энд бол үнэхээр хүүхнүүдийн диважингийн орон гэж баг хэлж болохоор юм байна. Дээрэс нь мэдээж бас нэг хөлөө өвдөхгүй байх гэсэн ч тийм яг Lori Blue брендийн энэхүү гайхамшигтай бүтээлүүд бол үнэхээр би энд бас хөл твтэйхэн гэдгээрээ бүр дэлхийд алдартай юм байна. 2016 оны шинэ загварынхаа бас нэгэн дөр төрхөөр уран бүтээлч намайг сонгож бас гайхамшигтай аяллыг хийж байгаа бол маш их сэтгэл хангалуун байна. Бид нар бол маш тийм халуун дулаан сэтгэлийг өргөж хүлээж идэг хүмүүсээс яг тэр хүмүүсээс би жинхэнэ тэр нэг талархал үнэхээр бодит хүмүүс жинхэнэ хүмүүс надад санагдсан. Тэгээд яг ингээд нөгөө яг үнэхээр үйлдэл дээр нь яг ажлын юмас нь яг гаргаж ирээд тоглосон учраас бүгдээрээ яг ийм ингээд хатчаа ингээд өмссөн. Тэгээд энэ дээр нэм хар болчихсон. Тэгээд бүр надад бол тэр дэндүү амьд байх нь тэгээд тэр хүмүүсийн тэр хүмүүсийн тэр ямар их мэдрэмжтэй хүмүүс вэ гэж бодоод үнэхээр санагдсан. Бидний аяллаа бас нэгэн томоохон хэсэг бол мэдээж урлагийн хүн болсон хойно театраар орох ёстой, театрт дуу хоолойгоо өргөх ёстой. Энэ бол миний хамгийн том бас зорилгын маань бас нэг байсан энэ аяллаа хувьд бол тэгээд яг миний сууж байгаа театр болохоор 18 дугаар зууны үеийн үед баригдсан. Үнэхээр орж ирэхлээр бүр ингээд өөрөө ирэхгүй дуугаа намсгаж урлаг гэдэг ийм л хүчтэй байдаг болов уу тийм мундаг мэдрэмжийг өгсөн. Тэгээд дээрээс нь акустик бол ерөөсөө ямар ч микрофон хэрэг шаардлагагүйгээр миний хэл маш гоё бараг дуурсан. Тэгээд мэдээж энэ сайхан театрт бас тоглох. Тэгээд урлагийн хүний тэр дундаа сонгодог урлагийн хүний бас том мөрөөдөл бол мэдээж
үнэхээр одоо ордон шиг ордонд театр шиг театр ийм сайхан газар бас тоглож үзхийнсэн гэж. Энд ч тэгээд одоо сонгодог урлагийн эх орны Италид нэрсэн юм чинь тэгээ бас үзхийнсэн гэж маш том мөрөөдөл байсан. Тэгээд энэ мөрөөдөл мэдээж Lori Blue брэндтэй одоо бас ингэж хувь заяагаа холбож одоо энэ ажил үйлийг эрхэлснээр бас ингэж яг энэ боломж олдож байгаад маш их баяртай байна. Миний үргэлжийн сонголт Lori Blue. Lori Blue компани баримталдаг нэг зарчим бол шин загварын бүтээгдэхүүнийг тодорхой цөөн тоотой үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлэх юм бол аль биесний борлуулагч улсдаа нэг загварын гутлыг хэмжээ бүрээс цөөн тоогоор хүргүүлж борлуулдаг. Энэ зарчим маань хэрэглэгчдийн сонирхолд нийцдэг бөгөөд Lori Blue брендийн нэр хүндийн баталгаа болдог юм. Тиймээс ч нэгэнт хэрэглэгчдийн сонголт итгэлийг хүлээсэн болохоор төдийлөн реклам сурталчилгааны шаардлага байдаг байл те. Гэхдээ бид шинээр гаргасан загвар бүрээ танилцуулсан энгийн реклам хийдэг. Энэ удаад Lori Blue Mongolia компани Итали дахь рекламны зураг авалтын ажлыг хамтарч хийсэндээ их баяртай байна. Монголын хийлч дээгээ бол маш их мэдрэмжтэй, эрч хүчтэй гайхалтай бүсгүй юм. Монголын алдартай уран бүтээлчтэй танилцаж, манай брендийн нэгэн нүүр царай болсонд баяртай байна. За хэдийгээр нэг жилийн хугацаа өнгөрсөн ч гэсэн бидний хүсэлтийг хүлээж авч энэ Lori Blue брэнд маань Итали Монголын хамтарсан энэ зар сурталчилгааг дэлхийн хэмжээнд ингэ цацсан гэдэг бол бидний хувьд бол маш их нэр төрийн хэрэг гэж бодож байна. Аялгуулаг хэл гүн гүнзгий хайр дурлал нүүр дүрэн инээмсэглэл халуун дотн мэдчилгээ бараг нэрийн хуудас нь болсон италичуудтай агаар нэг амьдарсан 10 хоногийн аялал маань Итали орноор гэхээс илүүтэй италичуудын талаар шин зүйл мэдэх аялал байсан юм. Итали өглөөний цай уух үнэхээр таатай. Гэхдээ гэртээ ажил дээрээ байн гуудаг хэм маягаараа цайлбал тийм ч их сэтгэгдэл төрөхгүй. Орон сууцны аль эсвэл офисын барилга гээд доороо жижиг ресторан кафегүй байшин тун ховор. Нээлттэй цонхны дэргэдэг суудалд аяг капучино эсвэл кофе латте захиалж чад шоколадтай тэргүүн гахай махан хавчурган талхтай хослуулан цайлах зуур таныг танихгүй ч олон 10 италичууд дэргэдүүр чинь инээмсэглэн өнгөрнө. Энэ л сайхан. Өглөө мэдээж ажилдаа яарч л яваа. Харин тэд хинээс ч инээмсэглээ харамлдаггүй. Би Италиг шүтэж тэдэнд тал зассандаа ийм өгүүлсэнгүй. Үүнийг маань тэд сонсохчгүй. Зүгээр л инээмсэглэл өгч байгаа хүнээсээ юу ч зардгүй, харин авч байгаа хүндээ асар ихийг өгдөг гэсэн үг яагаад ч юм энд үнэхээр санаанд орж байсан юм. Ямар ч улсад албанч амин хувийн ажиллаарч ирээд бутсан хүнд эргээд энэ улсад ирэх сэтгэгдлийг төрүүлэхэд чухал үүрэгтэй хэдхэн тооны албан тушаал хийдэг гинлээ. Энэ бол мэдээж таксины жолоочоос эхлээд үйлчилгээний ажилтнууд дээр ажил хэрэг бизнес ярилцах хамтрагч нар орно. Ингээд бодохоор алхам тутамд маань таарч байсан италичууд надад энэ улсад дахиад ирэх хүсэл сэтгэлийг хангалттай үлдээжээ. Анх нүүр тулан уулзаж байгаа хүнтэйгээ чин сэтгэлээсээ гар барин мэдчилж харин удан гаргахдаа хазраа нийлүүлэн үнсэж сална. Ийм төвчний харилцаа бол уулзалтын үр дүн, дараагийн ажлын амжилт гэж хэлж болно. Хэдийнэ дэлхийд италичуудын нэрийн хуудас болсон энэ мэдчилгээг SARS, гахайн томуу, H1N1 гээд айхтар өвчний дэгдэлт хүртэл дийлээгүй гэх хошигнолыг сонсож байсан санагдана. Бүр дэлхийн нийтээр гар барихаас ч цэрлэж байсан тэр үед ясны соёл нь хിവэрэл байсан гэдэг. Ингээд инээмсэглсэн мэдчилгээ чин сэтгэлийн тусалцаа надад ийм гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн юм. Ямар ч тач Lori Blue Mongolia компани Lori Blue and Lori Blue Mongolia-гийн хамтын ажиллагаа бол зөвхөн бизнесийн харилцаа бус, найз нөхдийн харилцаа болохыг италичууд онцолж байсныг тодтогмоор байна. Аяллаа нэвтрүүлэг хийж явахад дэлхийн томоохон хотуудад Lori Blue-гийн нэрийн дэлгүүрүүд олонтой тааралцдаг.
by the way. Яг үүндээ Lori Blue Монголд орж ирлээ гэж мэдээ сонсоод их баярлсан. Яагаад гэвэл Lori Blue хизээ орж ирэх юм бол таа гэж ер нь бол жоохон тандангуй байсан. Тэгээд үнээр бас чанартай мөртлөө хамгийн гол нь дэгчин тэгээд нэвтэйхэн байдлаараа их гоё байдаг. Манай монголчууд ярьдаг шүү дээ. Ямар нэг юмыг маш сайхан хийлээд одоо нэг сайхан тавчтай дээлчээд гэж юм уу. Барьж байгаа брэнд энэ төр гэж ярьдаг шүү дээ. Бидний насны хүмүүс чинь бас нэлээд бас жоохон гоё мой ганган явахгүй бас чинь нас гэдэг юм бол дарж байна. Нөгөө би житгэр ховц борхон би житгэр гэж ярьдаг шүү дээ. Тэрнтэй адилхан. Ерөнхийдөө урлагийн хүмүүс ч болооч тэр бас гадаад үзмжиндээ бас анхаарах хэрэгтэй. Зол баяр мэндийг чи. Уран бүтээлчүн сайхан дуу хийхин тулд уран бүтээлийнхаа нэгдүгээр агуулгыг боддог. Тэгээд тийнийхээ агуулгынхаа хажуугаар түүн дотор орших өнгө төрөх гэдэг маань үгийн агуулга. Аялгуу нь ямар байх вэ? Дуучин дуугаа яаж дуулах вэ? Хүчмийн найруулга яаж хийх вэ гэх мэтчлэн энэ бол бүтээлч сэтгхүүгээр хийдэг ийм тойрол байдаг. Тэгвэл би бас хувцсыг би бас яг тэгж боддог. Гутлыг ч бас би яг тэгж боддог. Яг тэгвэл тэрийг тусдаа нэг дизайнер гэдэг хүн, тусдаа нэг баг хамт олон өнгө нь ямар байх юм? Имиж нь ямар байх юм? Тэр гутлын дүр төрх нь ямар байх юм? Эдгээр маань нийлээд цогц ямар бүтээл болох юм бэ гэдгийг бодож хийдэг учраас энэ бол хүний тарих оюунаас гардаг, зүрх сэтгэлээс гардаг бүтээл сэтгэхүй гэж боддог. Lori Blue харахаар бүтээл харагддаг. Хамгийн анх Lori Blue брендийг Монголд орж ирээд хамгийн анхны одоо олон нийтэд танилцуулсан одоо фэшн шоунд бас би яг өөрөө загвар өмсгчөөр нь бол ажиллаж байсан. Lori Blue бол миний мэдхийн бас л тийм шинэ компаниудын нэг. Надад бол Microsoft-тай адилхан гэх юм да. Microsoft яг бас адилхан анх үүсэж байхдаа өөрийнхөө гаражд Bill Gates анхныхаа компьютерыг өсөрч байсан. Тэгээ нэлээд удаан хугацаанд өөрийнхөө гэрийнхээ гаражд тэрнийг хийж аваад аяндаа бол ийм агуу эзэнт гүрнийг байгуулж чадсан. Lori Blue бол яг адилхан 40 жилийн өмнө ихнэр нөхөр байгуулсан компани. Бас яг гэртээ гараждаа хийж ирсэн бизнес. Одоо бол яг өсөлтийн үе дээр явж байгаа асар хүчтэй брэнд. Яагаад энэ бол брэнд мөн гэхээр эдгээр бүх юмаа гараараа хийдэг. Тэгээ яг хуу гараар хийсэн юм болгон бас чанартай биш шүү дээ. Тэгэхээр яг Lori Blue-гийнх бол хүний анатомиг айгүй сайн судалж. Тэгээ эртний яг гутал хувцсны хийцэн тэр арган Италийн тэр уламжлал дээр тулгуурлаж орчин үеийн тэр гол дамжлагуудыг нэвтрүүлж чадсан. Дээрээс нь яг хэрэглэгчдийнхаа яг хэрэгцээг сайн олж мэдэрч чаддаг. Тэрэндээ өөрийнхөө дизайнуудад тэрийг тусгадаг. Гэдгээрээ бол маш их хүчээ авч байгаа. Тэгэхээр энэ дэлхийн бөмбөрцөг дээр тэр олон дэгжин залуус, тэр гоёмсог, загварлаг бүсгүйчүүдийн гол цөм төвн болсон тэр загварын үлгий дизайнеруудын хийсэн бүтээсэн тэр гоёмсог загварлаг одоо цөм хувцас гутал өнөөдөр манай Монголд зарагдаж байна гэдэг бас л тодорхой хэмжээгээр хөгжлийн нэг хэлбэр юм уу гэж би харддаг. Хамгийн гол нь заавал одоо юу гэдэг Монголд бүсгүй маш их мөнгө зарж хилийн чанд руу явж тэр Италид нь очиж тэр Итали төвхтийг авч өмсөх шаардлагагүй болсон байна. Тэр утгаараа би бол бас энэ дэлгүүрийн тодорхой хэмжээгээр худалдан авалт хийдэг үйлчлүүлэгчдийнх нь нэг байхыг хүсдэг. Lori Blue бас миний өмсөх дуртай бас одоо загвар хийж би готлын өмсөх дуртай, костюм өмсөх дуртай. Тэр мэдээж би энэ бас их техник тэгээ тайзан дээр маш ангаа хэмжиж гоё харагддаг. Lori Blue-гийн яг Монгол одоо анхны нээлт үнэхээр гайхамшигтай болсон шүү дээ. Lori Blue брендийн
нээлтийг би бас хөтөлсөн байгаа. Энэ брендийн энэ компанийг тэргүүлж байгаа гайхамшигтай хадагтай Анна Рита гэж хадагтайтай танилцаад энийг дэлхийд алдартай хүнтэй нэн зэрэгцэн ажиллаж байгаа манай Монгол гайхамшигтай эмэгтэй ламаагаараа бас бахархаж байлаа. Сайхан хотын сайхан өвгнүүд бүгдээрээ цугларсан байсан. Нэгдүгээр, хоёрдугаар болохоор тэр яг L'Oréal Blue үндэслэгч тий тэр хатагтай мадам хүрэлцэн ирсэн байсан. Тэгээд манай монголчууд гоё монгол гутлаасаа бэлэг барьж ирсэн тий. Ер нь загварын ертөнцид тэр дундаа гоёлын гутлын ертөнцид L'Oréal Blue бол толгой зогтөг гэж хэлж болно. Гол хүн нь бол Anna Rita гэж энэ авхаан эрч хүчин дээр одоо энэ брэнд бол одоо дэлхийд даяар тархсан гэж хэлж болно. Манай Монгол дээр бас яг төдийлөн яг тийм нэг чамин тий хэмцэр дээрээс нь чанартай юм бас готлууд төдийлөн байдгүй гэж би бол хувьдаа боддог л доо. Айгүй олон бас урд нь би бол маш олон компани одоо маш олон фэшн шоу, маш олон зураг авалтан дээр ажиллаж байсан. Тэгэхэд бол яг тийм бас гутлын тал дээр бол тийм гоё чамин гоё тансаг гутал бол их цөөхөн байдаг байсан л да. Тэгээд яг тухайн үед тэр L'Oréal Blue-гийн шоунд орж байхад бүр маш олзуурхаж тий вау ийм гоё за брэнд ороод ирсэн байна. За тэгээд энэ брэндтэй бол цаашдаа хамтарч ажиллах юм байна гэсэн сэтэл бол яг тухайн үед бол яг төрж ирсэн. Надад хамгийн гоё таалагдсан төвлийг би одоо өмсөж сууж байгаа. Яа гэвэл эмэгтэй хүний хөл мэдээж урт харагдахтай тусмаа их гоё байдаг. Нандин харагддаг. Тэгээ дээрээс нь усан болор яг шигтгсэн тийм төвлөл нь миний хувьд бол одоо хамгийн тоглолтын хамгийн хэрэглүүштэй. Тэгээд бүх одоо тоглолтын хувцсан дээр сайн зогсож чаддаг. Оны өмнө бол бид бүхэн 360 дизайнерын October Fashion Show-г бол амжилттай зохион байгуулсан байгаа. За тэгээд Fashion Show-ны бас яг амин сүнс гэх юм бол танилцуулж байгаа хувцснаасаа гадна аксессуар ялангуяа гутал бол маш ач холбогдолтой байдаг. Манай одоо Fashion Show-гаас амжилттай болох гол хүчин зүйлсүүдийн маань нэг бол яхаа аргагүй L'Oréal Blue брендийн за гутал болоод аксессуарнууд бол байж чадсан байгаа. За мөн манай говь брэнд одоо L'Oréal Blue-тэй хамтран үйл ажиллагаа одоо явуулдаг байгаа. L'Oréal Blue брэнд бол маш тохиромжтой. Манай одоо орчинд за мөн дээрээс нь загвар болоод үний хувьд бол маш тохиромжтой гэж би бол хувьдаа дүгнээд байгаа. Тийм учраас би L'Oréal Blue-г бол одоо маш сонгож хамтарч ажилладаг. Тэр утгаараас одоо миний шин дуунд одоо би тэр одоо хоцыг өмсөж гарсан. Тэгээд мэдээж надад таалагдсан болоод би түүнээс биш надад таалагдаагүй байсан бол би одоо L'Oréal Blue-тэй хамтарч ажиллах байх юм шиг. Эрэгтэйчүүдийн модельүүд гоё юм бол харагдчихсан. Би өөрөө их том размер өмсдөг болохоор Монголд бол ер нь надад өмсөх юм байна. Яг тийм шаардлагаар Монголын тусгай захиалга очиж байгаа одоо ярьж байгаа гэсэн шүү дээ. Оо за. Тийм бол ерөн заавалчгүй очиж үзэх ёстой л одоо гэдэг юм гэж байна. Бидний хэрэгжилж байгаа бидний хэрэглэхийг хүсэж байгаа юмнуудыг одоо гаднаас оруулж ирж байгаа гэдэг бол бид нэр бас л
энэ шинэ ертөнцтэй шинэ дэлхийтэй бол хамтдаа л байна гэсэн. Lori Blue-гийн одоо энэ бутикээр ороход бол бас хэдийгээр би тэр Италид нь очиж яг тэр бутикээр нь орж үзээгүй ч гэлээ одоо ажилтнуудынх нь хэлж байгаагаар бол яг тэр бутикийн копи, яг тэр одоо Италид байгаа бутикээр нь орсон сэтгэл бол тэнд төрхүйцээр бүгдийг зохион байгуулсан гэдэг нь бол бас их таалагдж байна. Эмэгтэй хүн юм чинь аль сайхан өнгөлөг өөдрөг юмд бүх одоо бүсгүйчүүд хүүхнүүд татагддаг. Дээрэс нь одоо юу гэдэг энэ бизнесийг эрхэлж байгаагийн хувьд тэр одоо бизнес эрхлэгч маань өөрийнхөө өрөөнд үйлчлүүлэгчээ тэр энэ гэж голдгоо одоо бас өөрж заалж тодорхой хэмжээнд дайлж цайлж байгаа нь бас л маш том одоо үйлчлүүлэгчдэд үзүүлж байгаа их том хүндэтгэл юм байна. Энэ нь бас сайхан соёл юм байна. Энэ соёлыг бас болж игэл одоо энэ олон бутикууд нь бас ингээд дуурайгаад тийм ээ үлгэр жишээ болгоод аваад явах юм бол төдий чинээгээрэл үйлчлүүлэгчд дуртайгаар одоо үйлчлүүлэх юм байна гэдэг сэтгэлийг төрдөг. Тэр гутлын цуглуулган дотор байх тэр бүх гутлыг зөвхөн Lori Blue-гаас сонгож болох юм а гэдэг ламаа маань хийж чадсан юм амжилттай ажиллаж яваа ийм бүсгүйн хүн. Тэгэл хамаадаа би амжилт хүсье. Lori Blue бол өөрөө дэлхийн брэнд. Ингээд Монголд дэлхийн брэнд Монголын бүсгүйчүүдэд үйлчилж байгаа нь үнэхээр таатай сайхан хэрэгэ. Энэ бол эргээл бас яг брэнд гэдэг хогтгонтойгоо холбоотой. Зүгээр нэг ганцхан наймаа биш. Яг брендийн дэлгүүр, Lori Blue-гийн дэлгүүр Францд, ямар Итали, Монгол яг л нэг л стандарт байдаг. Тэр нь орохт нь бол дотоод тавилгаас нь ахуулаад дотор үйлчилж байгаа хүмүүс нь бүгдээрээ яг нэг стандартын дагуу үйлчлэх ёстой байдаг. Тэгээд тэрүүнийгээ барьж иж бас брэнд гэдэг яг тэр утгаа олдог. Тийм болохоор би бол Монголдо ингэж бизнесийг олон улсын стандартыг нэвтрүүлж байгаа бүх бизнесүүдтэй бол би талархалтай ханддаг. Тэрнэртээ бол их амжилт хүсдэг. Тэгээ Lori Blue ч гэсэн бас их гоё. Яг тэр өөр амьсгалыг бол би олгож чадсан байна лээ. Тэгэхээр эдний хамт олонд нь бол би бас их амжилт хүсэж байна. Одоо ер нь бол хүүхнүүдэд донд ярьж байна гэж. Тэгээ Lori Blue юу лээ улан цэнхэр өнгөтэй ямар өнгөтэй л дээ. Тийм одоо төв юмсаагүй хүүхэн болоод цааш хүүхэн биш болцсон байж тээ гэж ярьж штэ. Ирчүүд бол яах вэ? Ерөнхийдөө одоо бид нарт сайхан таасан гэсэн таасан сайхан готл байхад юм болчихно тий. Монголын эмэгтэйчүүд үнэхээр хүчрхэг одоо ажлыг нуруунд дээрээ үүрдэг гэж ярьдаг тий. Гэтэ энэ бол ялцчих бас өмнө тэрний тод жишээ нь бол ламаач юм л одоо бас хийж байгаа бизнес. Мэдээж бизнес гэдэг утгаараа мэдээж одоо тэр бол асар том одоо чадвар ухаанч гэдэг юм тийм л байдаг багтаа. Гэхдээ одоо энэ хүний яг байгуулсан дэлгүүрээр аваад хахад надад жинхэнэ эмэгтэй хүн шиг санагддаг. Lori Blue-ийн хамт олон тэр дундаа хамаагчтай тий. Цаас тааш би ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. За мөн бидний бас ингээ харилцаа тий нөхөрлөл урт удаан байх болтугай гэж ерөөлийг төсөөлж байна баярлалаа. Зөвхөн одоо юу гэдгийг энэ брэндээр гэх юм уу хязгаарлахгүйгээр Монголын маань бас тий нэр одоо ингээд маш сайхан нэрийг нэлээд авчирсан тийм бизнесийг хийж байгаа. Хамаагчтай тэнд амжилт хүсье. Энэ их том нэртэй компани брендийг Монголд цаг алдалгүй хамгийн сүүлийн үеийн хийгээд сонгодог энэ загваруудыг хүргэж байгаа ламаадаа амжилт хүсье.